Бицгийн жилийн 10 дугаар ангийн хүч хөдөлгөөний сэдвийн бодлоноос судалцгаая. За эндээс өгсөн бодлого харахаар зураг 30-д үзүүлсэн. За энэ зураг 30 маань энэ дээр үзүүлсэн 5 кг масстай ачааг хэвтэй жигтэй 60 градус өнцөг үүсгэн 50 нүдэн өчөөр татаж байгуул реакц өчийг болгоо гэсэн байна. За өгсөн зүйлс маань энэ. За энд үйлчлэж байгаа өчнүүдэд зурсан байна. За ингээд би сая хөдөлгөөн хийсэн гэж үзээгүй учраас би үйлчлэж байгаа өчнүүдийн нийлбэр маань тэгтээ тэмцэж байна. За тэгэхээр энэ жидэл нэг нь бүрэл нэг нь реакц үүсч за нэг нь татгаж за энэ маань за яагаад тийм болж байгаа вэ гэхээр ерөөдөө ийм байдаг. За тэгэхээр хөдөлгөөн хийгээгүй гэсэн учраас хурдтал байхгүй гэсэн. Хурдтал маань тийм болчихно. Тэгэхээр энэ маань ерөөдөө тийм болчихно гэсэн. За ингээд үйлчлэж байгаа өчнүүдийн нийлбэрээр вектороор нэмээд зурхаад за эхлээд mg-ийн вектор доош чиглэлтэй ерөөдөө капиталаар авчираад энэ зарчим гэсэн. mg эндээс үргэлжлүүлээд эхний векторын төгсгөлөөс дараагийн векторын эхлэлийг үргэлжлүүлээд зурна гэхээр яг бүрэлд маань ийшээ чиглэж байна. За энэ дээр вектортэй. За эндээс үргэлжлүүлээд зурхаар реакц үүсч маань ийшээ зурж байна. За энэ реакц үүсч байна. За энэний төгсгөлөөс дахиад дараагийн үйлчлэж байгаа өчний эхлэлийг векторыг эхлүүлнэхээр эндээс за 50 байсан би 50 байсан учраас за векторын эхэлсэн анхны цэг дээр төгсгөлийн векторын эхлэл нь төгсгөл нь очиж хэлнэ гэсэн. За тэгэхээр энэ маань татгууч маань. За ингээд харахаар ерөнхийдөө нэг юм тархи санагдаж байна. За энэ татгууч маань 60 градус өнцгөр татж байсан. За тэгэхээр энэ ерөнхийдөө альфа маань байгаа. За ингээд энийг үргэлжлүүлээд ингээд зурхаад ийм тэгш өнцгт үргэлжлэн болж байна. За энийг бид нэр за энэ нэг илүү гарсан хэсгийг ямар нэгэн за T-Y гэж байна. За хэвээр гэх юм бол за энэ өнцгийн эсрэг өнцг нь солилцсон өнцг нь тэнцүү хоорондоо тэнцүү. За эндээс харахаар энэ одоо энэ үүссэн гурвалжингаас харахаар синус альфа тэнцүү T-ийг хуваах нь T очиж байна гэсэн. Хамгийн тэгштэй очиж байна. За одоо ингэ ерөнхийд нь хараад үзэхээр энийг нэг тэгш өнцгт орчлаа гэх. Тэгэхээр энэлийн тал маань энэлийн талтайгаа тэнцүү болчихно. Тэгээ энэлийн тал маань юу байгаа гэхээр mg. За одоо бид нар зөвхөн тоо утгаар яаж байгаа учраас вектор зурхгүй. За энэлийн тал маань харахад энэ үржил реакц хийж байгаа. За энэ үргэлжлэж байгаа хэсэг нь T-ийг байгаа. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр маань mg-тэй тэнцэж байна гэсэн. Энэ дээр нэг нь T-ийг. За эндээс харъя. T-ийг маань эндээс олж болохоор байна. Тэгэхээр T-ийг тэнцүү T үржих нь синус альфа болчихно. За тэгэхээр эндээ орлуулад бичгээр mg тэнцүү энэ нэг нь T үржих нь синус альфа болчихно. Эндээс бид бидний олж байгаа зүйлүүд бол реакц гэж байгаа. За тэгэхээр эндээс реакц гэж байна. Реакц гэж байгаа гэж байна. Бичгээр за тэгэхээр чин mg-гээс хасган T үржих нь синус альфа болчихсон. За одоо энд тоотоход орлуулаад бичгээр энэ тэнцүү. За масс маань 5 кг байгаа. Үржих нь дэлхийн хөндийн татгууч 10 м/сек. За энэ килограмтайгаа нийлэхээр энэ нь ерөнхийдөө ньютон болно гэсэн. За эндээс хасах нь татгууч маань
татах хүч маань 50 м байна. За 50 м. За энэ синус альфа маань манайд өргөдөлтөөр 60 градус гэж өгсөн. Тэгэхээр синус 60 градус язгуурын 2-ны язгууртаа буруу байдаг. Тэгэхээр энэ маань ерөнхийдөө 0.7 болсон гэсэн. Тэгэхээр энийг үржих нь 0.7. За эндээс харахад эндээс 50 м хасгана. За 0.7 танд хөгжүүлэхээр 35. 35 м. За энэ тийм за реакц гэж тэмцүү 15 м болчихно. За хэрвээ энэ бие маань хөдөлж байгаа гэж үзэх юм бол хөдөлсөн гэж үзвэл энэ маань тэгтээ тэнцэхгүй гэсэн. За тэгээд ерөнхийдөө хэвтэ тэмцгийн даваа өгтгөл маань ингэж зурагдаад за эндээс энэ бие маань одоо тэг болоогүй гэж үзээд вектороор нэмээд зураад үзье. За тэгэх юм бол за доош чиглэлтэй эмч өгч маань үүснэ. Эмч өвчний вектор зурагдана. За үргэлжлүүлээд үргэлжлэлтийн хүчний вектор зурагдана. За дээш чиглэлтэй реакц хүч нэг вектор зурагдаад за эндээс үргэлжлүүлээд татах хүчний маань вектор зурагдана. Тэгэхээр ерөнхийдөө ингэ зурагдаад ийшээ татах хүч. За одоо энэ хэсэг юу болох юм бэ гэхээр энэ за энэ хэвтэ тэмцгийн даваа за тэгэхээр за анх ихсэн цэгээс за төгссөн цэг хүртэл ерөнхийдөө энэ хооронд энэ маань болохоор m авчихна. m-ийн вектор. За эндээс ингэж харахаар энийг хэрвээ үргэлжлүүлээд ингэж зорчих юм бол түрүүний энэ маань дүрсэн ороод ирчихнэ гэсэн үг. За эндээс харахаар энэ үнцэг маань эндээс биш энэ үнцэг маань альфа аваа. За энэ за солилцсон үнцэг нь бас альфа болно гэсэн. Тэгэхээр энэ үнцэг маань энэ үнцэгтэй тэнцүү адилхан бичнэ. Энэ хэсгийг Т гэдэг хэрвээ ингэ үзэх юм бол энэ урагшнаас тэгшдүүдээ гаргаж ирэх нь гинтэй адилхан болчихно гэсэн. Тэгээд ингэ ерөөхдөө бодлого маань ийм бол.